За. Сангийн сайдын гомдлыг өнөөдөр жингөө сонслоо л доо. Та энэ ажлыг авсан л бол хийх ёстой. Хүнд байгаа нь л үнэ. Хүндийг хинч үгүйсэхгүй л байгаа шүү дээ. Тэгэл одоо таанууд л тэгсэн гэдэг. Үгүй яг ардсан нам руу бүх моогоо чихэлд. Тэгтээ түүхийг та бид нар бичлцэхгүй. Хэсэг хугацаар энэ бүх түүх цаг хугацаа үнэн байсангүйг л харуулах байхгүй. Өнөөдөр жингөө энэ ардсан нам гэдэг намайг нөллөө. Одоо энийг болиё л да бүгдээрээ. Энэ улсаар нэг өөртөө авчаагүй би бүх юмтай одоо энэ ардсан нам бүх юмтай санал гэдэг энэ бүлэг явж болно. Таанууд олон жил Монгол улсыг өрөнд оруулаа гэж ярьсан өнөөдөр энэ орж ирж байгаа төсөл юм чинь бүгд нь дахиад өрийн таазаа нэмий болохоо боллоо, ардсан намаас боллоо. 4 жил эсэргүүцсэн шүү дээ. Бид нар чинь энэ бас эдийн засаг гайгүй байхад энийг хийгээд явахгүй энэ улс орн чинь үнэхээр болохгүй нэ. Энэ үн чинь бүр шалан дээр унлаа гэж хэлээд ах чинь таанууд Монгол хувь сайн гэдэг зарчмаар ажилласан шүү дээ. Өнөөдөр дахиад ингээд эрх баригч болцоход Монгол хувь сайн гэдэг юмыг дахиж сурталчилж болохгүй л байхгүй. Энэ чинь улс орн шүү дээ. Бид нар дэмжээл явуул да над зөв юм ин. Гэхдээ өнөөдөр зохиомлоор орлогоо хасчаад зохиомлоор зардал нэмж болохгүй шүү дээ. Би инх төвшингчдэд санал нэг байна. 20 мянган хүн хасаад тэгээд зардлаа нэмнэ гэж байж болохгүй зүйл шүү дээ. 170 мянган хүнээ сангийн сайд тодруул хэдэн үйлчлэгээний ажилчдын, хэдэн улс төрийн албан хаагч нарын, хэдэн төрийн албан хаагч нар юм гэж. Энд чинь үйлчлэгээний олон ажилчид нэмэгдсэн шүү дээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хичнээн сургууль цэцэрлэг эмнэлэг байгуулагдахад тэр хэмжээгээр төрийн албаны тоо бас нэмэгдсэн шүү дээ. Бид яагаад асуудалд ингэж нэг тэнцвэртэй хандж чадахгүй байгаа? Нэр үнэхээр өнөөдөр жоохон юм бухимдсан байдалтай би байгаа ш. Зөв хэмээн чинь бид нар дэмжиж явна. Эдийн засаг хүндэрсэн гэдгийг бид бүгдээрээ хүлэмжшүүлж байгаа. Гэхдээ танаа манаа эдийн засаг байхгүй шүү л гэж би хэлээд байгаа. Энийхээ төлөө явъя гэж. Дараагийн асуудал. Одоо би хэд хэдэн асуудал асууя. Энэ цалин шимтгэл, даатгал, тэтгэмж энтрийг хуулинд өөрчлөлт оруулах хасгаар ороод ирлээ. За багш нарын, эмч нарын 36 сар байхгүй болох юм байна. Шүүхтрийн цалин 50% буух юм байна. Хүүхдийн мөнгө талан байхгүй болох юм байна. Гэхдээ одоо тэгээд эдийн засгийн хүндрэлтэй үед нэгдүгээр таанууд сонгогдол хийнэ гэж байна. Хоёрдугаар таанд хүнсүүдийн цалин мөнгө тэтгэмжийг хасна гэж байна. Тэгээ энэ ард түмэн чи яаж амьдрах? Энэ чинь бүгд л монголчууд шүү дээ. Энийгээ тооцсон юм уу? 3 сарын тодтгол дээр ингэж хийх нь хэрэг байсан юм уу? Би энийг асуумаар байна. Надад тодорхой тоог хэлээрэй. Ямар улсуудын цалин тэтгэмж хэдэн төгрөгөөр хасагдах гээд байна вэ гэдэг тоог надад тодорхой хэлж өгөөч л гэж би ингэж хүсэж байна. Дараагийн асуудал. Сайн нэг концессор гэж баах ярьлаа. Концессыг ойлгож байгаа хүн байгаа юм. Концесс 1.4 их 80 төгрөг гэдгийг гэрээ хийсэн гэдэг би анх удаага сонсож байгаа. Тэгтээ концесс бол эдийн засгийн чухал ач холбогдолтой хэдхэн зүйлдээ 10 хэдхэн концесс гэрээ хийгдсэн. Хэрэгжиж яваад хэрэгжиж дууссан өнөөдрөөс эхлээд 4-5 жил хувааж авах мөнгөнийхөө нэг хэсгийг энэ жилийн хийгээ 16 оноохоо л авах гэж байгаа байна. Энийг сүржигнүүлэх хэрэг байгаа юм уу? Шалгаараа тэр концессыг. Аж үйлдвэрийн яам концесс хариуцдаггүй юм. Аж үйлдвэрийн сайдын эрхэлсэн ажлын хүрээнд захирамжаараа концессийн асуудлыг хариуцааг даадгсан учраас Эрдэнэт гэдэг хүн толгоогоор хариуцж ирсэн нь үнэн. Хэрвээ концесс дээр ямар нэгэн надтай энэ улсуудын яриад байгаа иж улсын юм байгааг хардаад байгаа тэрийг гаргахгүй бол харин би зад шүүхтэлсэн шүү. Хүнийг битгий тэгж гүтгэд дормжил. Концессыг хийлгэхэд бүх аймгийн хувь зүйтэй холбоотой олон асуудлууд байсан шүү. Олон гишүүд орон нутгийн хийлэгч юмсэн гэсэн хүслээр юм хийлгээ зарим нэгтэд явж байгаа шүү. Энийгээ зогсоовол та нар зогсоо. Орон нутгийн концесс гэж юм байхгүй хуулинд нэг формалны юм байдیں۔ Тийм хэмжээний ажил хийгдээчгүй. Тэр нь орон нутгийн бүрийн эрх байдаг учраас хуулийнхаа дагуу тэр улсууд ажилласан юм шиг. Энийг хуулийн дагуу ажилласан юмыг хууль гүмтээр загнасан гэж битгий таанууд юмыг мушгин говьлаа. Амьдрал баян дахиад би 4 жилийн дараа таанууд